Сайн байцгаана уу? Хэрвээ танд гинт супер хүч олдсон ч тэр нь яг хэрэгтэй үедээ дандаа буруугаар эргээд байвал яах вэ? Тэгвэл өнөөдөр бид хамгийн хөгжигтэй баатруудын түүхийг өгүүлэх The Wonderfuls цувралыг тун сонирхолтойгоор ярих болно. Цувралын маань гол дүр болох Жиа эмээгийнхээ зоогийн газарт сонгон найрлахын сууж байгаагаар эхэлнэ. Зүрхний хүнд өвчтэйгээсээ болоод тэрээр амьдралдаа маш их гутран ханддаг. Хамгийн сүүлд эмчид үзүүлэхэд эмч түүнд бараг л энэ хорвоотой салах ёс гүйцэтгэх цаг нь болсныг хэлжээ. Жиа бүх зүйлээс залхсан байдагтай гудамжаар алхаж явхад л ертөнцийн төгсгөл ирж байна хэмээн хүмүүсийг сүмдээ элсүүлэхийг оролддог хэсэг бүлэг хүмүүстэй таарна. Жиа тэдэнд рүү уурлаж би тэр төгсөлийг чинь үзэх хүртэл амьд явахгүй болохоор зүгээр л амаа тат гэж хэлэхэд нөгөө хүмүүс нь түүнээс айн шуудал дуугүй болдог. Тэр шөнө ус зайлуулах хоолойн орчимд нэгэн эрэгтэй байгааг харуулна. Тэрээр тентхийн усанд хүрэх төдийд л түүнд хачирхалтай зүйлс тохиолдож эхэлдэг. Маргааш нь хотын захиргаан дээр Ким хэмээх өвгөн найзыгаа алга болсон талаар мэдэгдэхээр ирэх боловч хинч түүнийг ноцтой хүлээж авдаггүй. Энэ үед хотын хаа сайгүй болсон бүх зүйлийн талаар байнга гомдол гаргадгаараа алдартай сон ирнэ. Тиймээс бусд нь түүнийг Ли хэмээх маш хүйтэн хүндий марахын аргагүй шинэ ажилтан руу явуулж алхана. Сон нөгөө л ус зайлуулах хоолойн талаар гомдлож хог хаягдлаар дүүрсэн байгааг хэлдэг. Харин Ли маш тайвнаар бид хэдийнэ анхааруулах тэмдэг тавьсан. Үүнээс илүү бид яах ёстой гэж. Тэр газар үргэлж хувийн өмч байсаар ирсэн гэж хариулахад Сонг маш их уурлана. Дараа нь Лиг гадуур хооллож байхад Ким хажууд нь ирж суугаад яг л 20 жилийн өмнөх шид энэ хотод олон хүн гинт алга болж эхэлсэн талаар ярина. Гэвч Ли үүнийг нэг их тоосонгүй. Үүний дараа Ким байнга ордог хоолны газартаа очиход нөгөө сүмийн хүмүүс дахин гарч ирж түүнийг бас л уруу татахыг оролдоно. Ким уурлан тэдний тараах хуудсыг базаж хайтал гинт тэдний нэг нь Кимийн машиныг нүдэн дээр нь аимшигтайгаар хэмгчиж түүнийг бүрмсэн шоконд оруулдаг. Жиа аялалд гахын тулд эмээгээсээ мөнгө гуйж өглөх боловч эмээ нь зөвшөөрдөггүй. Эмээ нь түүнээс шинжилгээний хариуг нь асуухч Жиа өөрийгөө өхөж байгаагаа хэлхийг хүссэнгүй. Тэр оройтойгүй байгаа дээр нь мөрөөдлөө биелүүлэхийг маш их хүсэж байсан тул зөвхөн өөртөө л найдахаа шийднэ. Мөнгөний гахаага хагахын цуглуулсан хідэн төгрөгөө аваад чимээгүйхэн гадагш гарахыг оролдсон боловч зоогийн газрын ажилтан гилд баригдаж орхино. Жиа түүнээс мөнгө гуйж үзэлч тэр бас л мөнгөгүй байлаа. Соны эхнэр бүх төлбөрийг төлдөг учраас гэрийнхээ бүх зүйлийг хяндаг. Тэрээр Соныг ээжигээ аялалд явуулах гэж байгааг мэдээд шууд л татгалзна. Сон гунигтайгаар охиноо сургуулаас нь авахар очих боловч өмсөж явсан углаашнаасаа болоод хүмүүсийн нүдэн дээр эвгүй бүдэрч ундаг. Охин нь түүнийг танихгүй дүр эсгэх нь Соны зүрхийг зүсэх шиг л болно. Хожим нь Сон найз Кантагаа гэртээ суунгаа мөнгөгүй байгаагаа гайхан хамтдаа гомдолдог. Жиа аялалд хэрэгтэй зүйлсээ худалдаж авахаар зах руу явна. Хотынх нь түүнийг хэдийнэ мэддэг бөгөөд хий хүртэл хотод шинэ хэдий ч түүнийг таньдаг байв. Учир нь тэр зоогийн газрын эзний галзуу ач охин гэх нэрээрээ алдартай байлаа. Ли түүнийг с ิจ гтэй зүйлс худалдан авч Кимийн машины багажтай төстэй хүнд чемодан чирч явахыг хараад Кимийг хүнөөсөн байж магадгүй хэмээн сэжвэлдэж чемоданыг нь хүчээр онгойлгуулна. Гэвч дотор нь дүүрэн утгагүй хог новш байв. Ли ичиж байтал гинт Жиагийн дээрээс нэг зүйл унах шахахад Ли түүнийг хамгаалан өөр рүүгээ татдаг. Мэдээж Жиа Лигээр тарж бутарсан бүх зүйлээ түлэж бас хувцсыг нь бохирдуулсан хэмээн угаалгын мөнгийг нь хүртэл төлүүлэхээр болдог. Жиа эмээтэйгээ уцаар ярихад эмээ нь түүнийг гэртээ хүлээж байгаагаа хэлээд өнгөрсөн үеийн тэр хөөхөн ээлдэг ач охин нь буцаад ирээсэй гэж хүсэж байгаагаа хэлнэ. Харин Жиа хүйтнэр тэр охин аль эрт өгсөн гэж хариулахад эмээ нь урдын адил түүн рүү хашгичиж дахиж хизээж өхлийн талаар битгий яар гэж загнадаг. Жиа Кан дээр очиж түүнийг болон Соныг өөрийг нь хулгайсан мэт жүжиглэхийг гуйна. Тэрээр видео бичлэг хийж эмээ рүүгээ явуулгаад барьцааны мөнгө нэххийг хүссэн ба тэдэнд мөнгнөөсөө хувь өгнө гэж амласан тул тэр хоёр ч зөвшөөрөв.
Тэд барьцаалтын бичлэгээ харгалтаагаар үдэж суух зуур Жиагийн зүрх маш хүчтэй өвдөж эхэлснийг хинэн ч анзаарсангүй. Хэдхэн секундын дотор түүний зүрх зогсож, тэдний нүдэн дээр амьсгал хураадаг. Сон Кам хоёр айдас давтан хүшиж орхино. Тэд түүнийг аврахыг оролдсон боловч Жиа хэдийнээ өнгөрсөн байлаа. Кан цогцсны дэргэд асгартал уйлж, харин Сон тэднийг Жиад юу ч хийгээгүй гэдэгт хэн ч итгэхгүй гэдгийг ойлгон бараг л галзуурах шахна. Тиймээс Сон цогцыг нь хүн бараг очдоггүй ус зайлуулах хоолойн орчимд хаяхаар шийддэг. Энэ үед хийгийн байрны эзэн хаалгыг нь нүдэж, өрөөнөөс нь гарсан чанга дуу чимээнээс болж дахин загнана. Хий уучлалт гуйгаад өрөө рүүгээ буцаж ороход тэнд бүх зүйл оронгоороо эргэсэн байв. Хий маш тайвнаар хүүхдүүдийн нэрс, эмчийн тэмдэглэл болон 20 жилийн өмнө өнчин хүүхдийн асрамжийн газарт болсон дэлбэрэлтийн дараа баривчлагдсан доктор Хагийн тухай мэдээллүүдийг ухаж эхэлнэ. Доктор Хаг хүүхдүүд дээр нууцаар туршилт хийж байсан гэдгийг харуул Ким мэдүүлсний дараа түүний тухай үнэн ил болж байжээ. Эндээс Ли одоо хүртэл Кимийг хайж байгаа нь тодорхой болно. Хий Кимийн гэрт очих боловч түүнийг олсонгүй. Зөвхөн хаягдсан сүмийн тараах хуудсыг л олно. Харин Ким өөрөө сэрэхдээ алга болсон найзтайгаа нүүр тулан нэгэн өрөөнд түгжигдсэн байгаагаа олж хардаг. Агцхүү тэрхүү найз нь аль хэдийнэ аимшигт мангас болон хуурсан байдаг байна. Жиагийн талд гэвэл Сон, Кан хоёр гимшил айдас давтсан ч өөрсдийгөө хүчээсээр түүний цогцыг ус зайлуулах хоолой руу чирж явав. Тэднийг яг цогцыг хаях гэж байтал Е гинт өмнө гарч ирээд тэнд юу хийж байгааг нь асууна. Тэр хоёр сандран цогцыг ардаа нуухыг оролдсон боловч Е сэжиглэн юу нуугаад байгааг нь заавал харна гэж зүтгэдэг. Энэ үед тэд санамсаргүй цогцыг шүргэж Жиагийн бие шууд л ус зайлуулах нүх рүү унчихна. Е цогцыг хараад маш их сандарна. Сон тэгцэндээ санаа зоволтгүй тэр амьд байхаа гэж амнаасаа унгаж орхино. Мэдээж Ли тэдэнд итгэсэнгүй. Цогцос руу яаран очих зуур цаадуулан түүнийг зүгээр л хулгаасан гэдгээ сандран тайлбарлана. Ли, та нар чинь яаж хавэ? Хүн хулгаалаад бас арчсан юм уу? Гэж хашигчаад шууд л цагдаа дуудах ба энэ хооронд Сон Кан хоёр түүнийг үнэхээр алаагүй гэдгээ дахин тангаралсаар байв. Гэвч тэдний цогцос руу эргээд хартал гинт алга болчихсон байлаа. Яг энэ үед цагдаа нар ч ирдэг. Ли цагдаа нарт Сон Кан хоёрыг зоогийн газрын эзний ач охин Жиагийн цогцыг нууж байхыг харсан гэдгээ хийхнэ. Харин цагдаа тайвнаар Лигийн ард тал руу заагаад тэнд зогсож байгаа охиныг хилээд байна уу гэж асуув. Ли эргэж хараад Жиаг юу ч болоогүй мэт цоо ирүүл зогсож байхыг харна. Тэрээр нүдэндээ ч итгэж чадалгүй гүлрэн өөрийгөө хий юм хараагүй гэдгээ шалгахтаж дахин харна. Сонч бас адилхан цочирдож Канаас ард нь байгаа хүн үнэхээр Жиа мөн эсхийг асуух бөгөөд Кан шоконд орсондоо газар дээрээ ухаан алдан үнэн. Жиа хүртэл өөрөө гайхшилд орсон байв. Учир нь тэр өөрийгөө үхсэн гэдгийг маш тод санаж байлаа. Тэр яаж дахин амьд байж чадаж байна? Гэхдээ энэ нь цорын ганц хачирхалтай зүйл биш байв. Өмнө нь зах дээр Ли түүний чемоданыг хүчээр онгойлгож доторх зүйлс нь агаарт ботрох үед Хий өөрийн мэдлгүй алсаас гараараа тэдгээр зүйлсийг удирдах байсан юм. Энэ хооронд Жиагийн эмээ өөрийн тандир тэтгэврт гарсан мөрдөгчтэй холбогдож ач охиныхоо гар утсыг мөшгүүлнэ. Эхлээд тэр нэг хачин зүйл хэлдэг. Дохооноос харахад Жиа Чэжүү арал дээр байна гэх нь тэр. Эмээ нь үүнд огт итгэхгүй байлаа. Учир нь Жиа тийм хол явж чадах ямар ч боломжгүй байв. Тэгтэл гинт байшил нь өөрчлөгдөж эргээд ойрхон болж харагдана. Эмээ нь Жиагийн өрөөнд ороод л охин үнэхээр явхаар төлөвлөж байсныг ойлгодог. Цагдаагийн хилцээр Сон Кан хоёрыг байцаана. Тэд яг л Жиагийн зааварсанчлан бүхнийг үгүйсгэж зүгээр л тэр хаваар атгаж явсан гэж мэдүүлнэ. Байцаалтын үеэр ус зайлуулах хоолой руу очисон цагдаа гинт маш ихээр хөлөрч эхлэн. Хараач, би та нарт тэр газрыг аль хэдийнэ цэвэрлэх гэж хэлээ бидтэй хэмээн уурлан гомдолно. Жиа хэрхэн амьд үлдсэн нь бүгдийн хувьд онцог хിവэр үлдэнэ.
Жиас ирэхэд нь өмнө нь нэг шумбагч байсан бөгөөд тэр хүн хаанаас гарч ирснийг огт мэдэхгүй гэдгээ хэлэгч хинч түүний үгэнд итгэсэнгүй. Удалгүй эмээ нь хурж ирээд тэдний хуурамч барьцаалтын төлөвлөгөөг бүхэлд нь сонсчихно. Бүгд тэр даруй айн нуугдцгаана. Жиа хугацны шүүгээнд нуугдах боловч гинт хаа нэгтээ чосон гүрний үе рүү шилжчихсэн байх ба хүмүүсийг яг нүднийх нь өмнө эрүүдэн шүүж байхыг харна. Харин бодит байдал дээр эмээ нь Сон Кан хоёр руу хашгирцсаар л байна. Тэр Жиаг хайж шүүгээг нээхэд дотор нь хинч байхгүй байсанд маш их гайхна. Тэгтэл гинт Жиа хаанаас ч юм бэ дахин гарч ирэх нь тэр. Айсан Жиа эмээдээ маш хачирхалтай зүйлс харж байгаагаа хэлнэ. Эхлээд Сон түүнийг загнуулахгүй тулд жүжиглэж байна гэж бодсон ч түүнийг үнэхээр өөр тийшээ аялаад ирснийг нь мэдсэнгүй. Ли энэ бүхнийг сонсоод Жиагийн энэ хачирхалтай байдлыг маш ихээр сонирхож эхэлдэг. Энэ үед өмнө нь хулгайлагдсан байсан өвгөн Кимийг нэгэн нууц байгууламжид байцааж байлаа. Тэд түүнээс үхэшгүй мөнхийн хүүхдийн байшлыг мэдэх эсхийг нь хатуу шалгаан асууж байгаагаар энэ хэсэг өндөрлөнө. Ким 20 жилийн өмнө хэд хэдэн хүүхэд амьд үлдсэн ч аль нь үхэшгүй мөнхийн хүүхэд болохыг мэдэхгүй гэдгээ мэдүүлнэ. Гэхдээ тэр 3972 дугаартай хүүхдийг маш тод сандаг байв. Энэ дугаарыг сонсох төдийдөл Хид хуучны дурсамжууд нь хөөрнө. Хи бол 3972 дугаартай хүү байсан юм. 20 жилийн өмнө 3972 дугаартай хүү байгууламжид ирж туршилтанд оржээ. Тэрээр угаалга тохиж буй ихийнхээ бүдэгхэн дүр зургаас өөрөөр өнгөрсөн амьдралаа огт сандаггүй байв. Яванда тэр альва эд зүйлийг оюун бодлороо хүзлэх чадвартай. Босон ч түүнийгээ удирдах чаддаггүй байснаас болж өөхөх шахаж байжээ. Тэр үед нэгэн хүү гүйж ирээд түүнийг яг цагт нь авардаг. Хий түүнд болгоомжтой байхгүй бол чи ч бас өхөн шүү гэж сануулхад нөгөө хүү инээмсэглэн юу ч болж байсан би лав өхөж чадахгүй гэж хариулдаг. Тэр аварсан хүн яг одоо тэрхүү байгууллагын цөхрөлтгүй хайж байгаа үхэшгүй мөнхийн хүүхэд байсан юм. Хи энэ бүх дурсамжийг байнга зүүдэлдэг бөгөөд хар дарж сэрэхтэй маш хүчтэй цочролд орсноос болж өөрийнхөө хүчийг хянаж чаддаггүй байжээ. Түүний байрнаас дандаа юм хагарч эвдрэх чимээ гардаг байсан нь үүнтэй холбоотой байв. Жиагийн эмээ эмчтэй уулзахад эмч түүнд итгэмээргүй мэдээд болгоно. Жиа бүрэн нэтэрсэн байлаа. Түүний биеийн байдал цоо эрүүл босон бөгөөд эмч үүнийг ердөөл гайхамшиг гэхээс өөрөөр тайлбарлаж чадахгүй байв. Гайхамшиг гэх үг эмээд нь маш эрт дээр үед хэн нэгний хэлж байсан. Жиа бол гайхамшигын хүүхэд гэх үгийг сануулна. Үүнд ихэд төгссөн эмээ нь гэртээ буцаж ирээд Чой гэх хүн рүү залгадаг. Энэ хооронд Сон Кан хоёр хамтдаа арх унгаа Жиагийн эмээ өөрсдийг нь яах бол хэмээн санаа зовж сууна. Кан бүхэнцэндээ ундааны лазыг хан руу шидтэл тэр нь ханыг нэгт цоолж том нүх гаргах нь тэр. Тэрээр өөрийн энэхүү аимшигт шинэ хүчээ ойлгож чадалгүй цочирдно. Сон яг энэ үед гэртээ хайрсан Соны гар хүрэгчтэйгөө тас наалтчихно. Тэр хичнээн өвгц татаад ч гараа салгаж чадсангүй. Түүнд бас л юу тохиолдоод байгаагаа ойлгохгүй сандралд орно. Ус зайлуулах хоолоон усанд хүрсэн хүмүүст онцгой хүч орж байгаа бололтой. Маргааш нь эмээ нь Жиад биеийн байдал нь маш сайн босон ч байнга шинжилгээ өгөх хэрэгтэйг баяртайгаар дуулгана. Тэрч байтугай Жиад онгоцны тасалбар худалдаж авснаа хэлээд хэрэв өөрийнх нь гаргасан дүрмийг дагаж ажилд орвол мөнгө өгнө гэж амлана. Жиа маш их баярлаж алзуу юм шиг л хооллож эхэлнэ. Яг энэ үед Чо эмээ рүү залгаж тэд уулзахаар тохиролцдог. Удалгүй Жиа Кантай хамт ажиллаж эхлэх ба Кан өөрт нь юу тохиолдсныг гайхсан хэвээр л байв. Гинт тэдэн дээр Ли ирж Жиагаас гайхамшигт хүүхдүүдийн талаар мэдэх эсхийг асууна. Жиа тэр үгийг нь ч олигтой дуудаж чадахгүй мөнгөнө. Ли нэг л с ижигтэй зүйл мэдэрч түүнээс өгсөн мөртлөө яаж амьд байгааг нь шуудхан асууж алхна. Жиа сандран үүнийг үгүйсгэж би зүгээр л унтаж байсан гэж мэлцдэг. Үүний дараа Жиа Канаас хуурамч барьцаалалтын бичлэг хийсэн камер хаана байгааг асуухад өнөөх камерыг ус зайлуулах хоолой дээр орхисноо хэвнэг хэлнэ. Өөрт нь тохиолдсон энэхүү гайхамшигийг хүнд ч мэдэгдэхийг хүсээгүй Жиа камерыг авахаар маш их сандран тийшээ гүйнэ.
Замдаа тэрээр Лигийн өөрийг нь нууцаар дагаж байгааг анзаардаг. Харин Ли өөрийг нь ч бас өөр нэгэн хүн ардаас нь нууцаар ажилан дагаж байгааг огт мдээгүй байлаа. Жиа ус зайлуулах хоолой руу яаран очиход Ли хэдийнэ хог түүхчээс нөгөө камерыг нь авчихсан байлаа. Тэр бичлэгийг үзэж Жиа үнэхээр үхсэн байсныг өөрийн нүдээр харж баталгаажуулна. Өөрийн таамгийг шалгахын тулд Ли гинт Жиагийн дээрх барилгын суурийг бүхэлд нь нурааж архина. Хөөрхийн охин зүхтахыг цөхрөнгөө баран оролцсон ч чадсангүй. Сон энэ бүхнийг нүдэндээ ч итгэж ядан харж байв. Гэтэл барилга бүрэн нурсны дараа Жиа гинт нэгэн усан онгоцон дээр очичихсон байлаа. Ингээд эхний хоёр ангийг та бүхэндээ хүргэлээ.